үзэгчтэй. Та хариулахгүй ч үж бол нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Манай энэ удаагийн дугаарын зочноор Монгол Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын засгийн газрын гишүүн Баян Сэлэнг орж байна. Би зүгээр зарим юм жаахан тийм ажил хэрэгч их үнэмшил дотроос нь харах гээд байна л да. Монгол Ардын хавьсгалт нам, парламентын нам, засгийн газрыг бүрдүүлж байгаа нам. Нам ямар үед одоо төгс төгөлдөр болдог бол мөрийн хөтөлбөртэй, дэмжигчтэй байхдаг болдог. Тэр нь бол бэлэхний энэ 4 жилд илэрхийлэгдсэн. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр гэдэг бол бас энэ жилийн 4 жилийн ч юм уу хөгжилд бол хэрэг болсон мөрийн хөтөлбөр болсон тийм ээ. Тийм цаашаач үргэлжлэх ёстой гэж тийм. Эндээс айл яриагаа эхлэх үү тийм. Монголын аврах 5 хавьсгал нэртэй мөрийн хөтөлбөрийг 2012 онд дэвшүүлж эвсэл болж Монгол үндэсний арчилсан намтай нэгдэж эвсэж 11 судлыг авсан. За тэгээд бид нэр мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх бүхэл болцоог энэ 4 жилээс хайсан, эрэлхийлсэн, хамтарч ажилласан харамсалтай нас мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх үс бид нарт тийм хүч бас байсангүй. Бид олон болж чадаагүй. Тэр үднээсээ яг иргэдээс нийгмийн талаас шөмжлөлтэй ханддаг. Гэхдээ 4 жил бол бид нар цаг наргүй улс төрийн одоо өрнөл тэмцлийн дунд тий янз бүрийн одоо бэрхшээл дундаас шалгараал ямар ч байсан Монгол Ардын хавьсгалт нам үйлдэлээ. Цаашаад бид нэр энэ Монголын аврах 5 хавьсгалаа улам өргөжүүлээд ер нь бол сонгуулийн хавьсгал гэдэг ийм одоо мөрийн хөтөлбөр дэвшүүлж явж байгаа. Яг хөө ингээд энэ чинь ямар нэгэн цаг хугацаа болохоор эргээд тэрнийг эргэж харах тохиолдол зайлшгүй шаарддаг л да. Зүгээр их зөв өнцгөөс нь харах юм бол энэ 4 жилд Монгол Ардын хавьсгалт нам гэдэг тэр одоо нам тийм ээ шударгаас эвсэлж гэдэг юм уу. Ямар ч гэсэн энэ 4 жилд энэ Монгол Улсын засаг төрөөс ачнаас нь үргэлжлээд арчсан намдаа дэм болоод ингээд яваал ирлээ шүү дээ. Дүнгээ ард түмэл тавина л да тийм ээ. Тийм. Тэгэхээр биднийг энэ 4 жилийн хугацаанд бас хамгийн их тэмцэл донд хатуужсан юм нам болж төлөвшөж чадсан гэж зарим хүмүүс хэлдгийг би бол хүлээж авдаг. Бидний одоо хийж чадаагүй үйлээс илүү бид бол засгийн газарт хамтарч орсныхоо одоо ач холбогдол үр дүнг үзүүлэх юмсан. Тэгээ ер нь бол энэ засаг төрийн доктортой байх нь бидний нөгөө хийх гэж зорж байгаа ажлаас илүү бас чухал юм аа. Яагаад гэвэл энэ их эдийн засгийн хямралтай, бэрхшээлтэй ийм үед бид төр засгийг илүү докторгүй байлгах нь ард түмний нуруунд дээр хүндхэн ачаа болж очдог учраас бид нар ард түмэнд тийм одоо ачааллыг өгмөөргүй тий ачааллаас нь хуваалцах гэдэг үгнээс юуны төлөө ер нь бол их хурлд гард юм бэ тий хууль тогтоох тушинд ер нь яах гэж гардгийг ард түмний санаа зорилго, ард түмний хүсэл зорилго, ард түмний дуу хоолой болж ард түмний өмнөөс ажил хийх гэж ордог болохоос өөрсдөө амин хувийн ашиг сонирхлыг хөөцөлдөд явдаг тэр ойлголт бол биш шүү дээ. Тэгэхээр бид ард түмний талдал илүү зогсож чадсан болов уу гэж би зүгээр дүгнэдгийн. Яг гэвэл энэ хооронд хэдэн удаа засаг төр огцров, хэдэн удаа засгийн газрыг одоо бас огцруулах гэж өргөн засайд нарыг өргөн барих гэж хүмүүс оролдов, намууд оролдов, улс төрчид оролдов. Тэр дунд нь бас давхар нийгмийн захиалга гэд мэтэр ингээл улс төрийг өрнүүлж тэ. 3 дахь хүчнээс ингэж орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр бид бол ард түмний талдал илүү зогсож чадсан болов уу гэж би боддتي. Өнөөдрийг хүртэл биднийг бас засаг төрөөс гарчихгүй юу ийж ингээ байгаад байдیں۔ Тэ. Хилмигдүүлэлт гэж яриад байгаа мөртлөө яагаад ингээд энэ хилмигдүүлэлтийг таслан зогсоохын тулд засаг төрөөс гараад ингээд тэмцлээ өрнүүлж болохгүй гэж хүмүүс их шөмжлөлтэй ханддаг л да. Тэгэхээр бид бол дотор нь ажиллаж байж энэ бүхнийг ойлгуулж байж арай эерэг уур амьсгалыг бүрдүүлж чадсан болов уу гэж боддог. Тэрнээс сандалж суудаж ширээтэй албан тушаалтаа зурлсан бол огтгонж байхгүй. Тийм л дээ. Би нэг юм асууя зүгээр таны одоо эрхэлж байгаа ажилдаа би одоо ингээд тоолоод үзсэн чинь таныг нэвтрүүлэгтээ ураад бодож ийлээ.
Би 38 жил үндсэн телевизэд ажилласан. Ойролцоогоор барилгын яам, барилга хот байгуулалтын яам гэдэг нэг янз янзаар нэрлэж ирсэн. 13 дахь сайтыг болж байгаа юм билий. Одоо байсан чи 82 оноос эхлээд ярьж байхад л. Тэгэхээр зэрэг та энэ ажлыг авсан. Монголын барилгын одоо хот байгуулалтын хөгжилд юу их юм чухал юм байна уу? Юу цааш нь явуулмаар юм шиг харагдаж байна уу? Сайд болгоныг бодол барьж уршаа явдаг шүү дээ, тийм ээ. Тий. Би одоо барилгын салбарын анхны эмэгтэй сайд юм блэ? Анхных юм байна тий. Анхных тий. Тийм байна. Тэгэд бүтцэн яам гэж байгаа л барилгын яам, барилга хот байгуулалт гэл ингээл явсан. 23 дахь сайд юм билээ. Гончиг сайд хамгийн анхны сайд бол гончиг сайд. Тэгээ ингээ гончиг сайдаас хойш одоо ингээ 23 дахь гэж. Тэгээд ер нь энэ салбарт ирэхэд бол би бас тухайн үед нийгмээс янз бүрийн шимжлэлтэй хандчихлээсэн л да. Мэргэжлийн бусыг хүн ирлээ. Эмэгтэй хүн дамаа энэ баг эргэтэлэг салбарч гэж үзэл. Янз бүрийн шимжлэлтэй зүйл иржсэн. Анх ирэхэд миний бол өвдөгч чиржсэн. Би айжсэн, имэжсэн. Тэгэд орж ирэхэд энэ салбарт ажиллаж байгаа ажлагчдын дийлэн хувь нь эмэгтэйчүүд. Барилгын салбарт ажиллаж байгаа одоо нийт барилгачдын дунд инженер техникийн ажилчид гэдэг нийлээд ер нь эмэгтэйчүүд л илүү байдаг. Тэгэхээр энэ салбарт. Тэгэхээр энэ салбар бол барилга гэдэг нэг юм том нэрэн дунд яваад байгаа болохоос ер нь бол эмэгтэйчлэг салбар юм да. Эмэгтэйчүүд дийлэнх нь ажилладаг юм да гэж боддог. Харагдсан. Тэгээд ороод ирсэн за бусад сайд нарыг бас үнэхээр бас харж бас түүхэн судалсан. Бас л адилхан мэргэжлийн бус хүмүүс байсан. Гэхдээ би тэрэн дундаас хамгийн гол нь сэтгэлтэй ажиллах гэдэг л зүйлийг байх ёстой болов уу гэж боддог. Мэргэжилтэй байхаас илүү боловсралтай байхаас илүү тэр салбарын хүн нь байхаас илүү ер нь бол хүнд бас сэтгэл байх ёстой юм болов уу гэж. Тэгээд орж ирээд ажиллах сайхан дулаан уур амьсгалтай гисэн эдэг боловч бас салбарын хөгжил маань яг зогсон байдалд орчод байгаа. Тэрэн зөвхөн өнөөдрийн аж ахуйн нэгжүүд компаниуд барилга барихтай холбоотой асуудал бол огтхонч биш. Ер нь бол барилга гэж юу юм бэ? Тэр дотор орон сууц гэж юу юм бэ? Хот байгуулалт гэж юу юм бэ гэхээр ерөөсөө л хүний амьдрал, орон сууц, аж байдал. Тэгэхээр энийг яаж зохицуулж авч явах вэ гэдэг тэр бодлого нь яам дээрээ төвлөрч байдаг. Тэгээ иргэд маань өнөөдөр төвлөрөл ихсэн нийслэл хоттой шиг өдрөөс өдөр шилжиж ирээл шигээ суугаал байдаг тий. Сууршил ихсэл байдаг. Гисэн хэдэ боловч иргэдээ маань амьдрал нөө орон сууцчлуулах бодлого ая тухтай амьдрах нөхцөл үндэ хангагдаж чадахгүй байна. Тэгэхээр энэ өөрөө манай энэ салбарын одоо зогсон байдалд оруулах одоо үндэс суурь юм болоо да. Ер нь бол энэ зөвхөн энэ салбарын оролцоотойгоор явахгүй асуудал юм билээ. Бас тийм баг тий. Энэ бол зөвхөн анхан шатан дээр ажиллаж байгаа засаг дарга нараас ихсүүлээд дүүрэг нийслэл тийм ээ. Тэгээ бусад салбаруудын уялдаа холбоо хамтын ажиллагаан дээр л энэ салбар руу явах юм билээ. Ер нь бол хүний амьдрал явах юм билээ. Бид нар хүний амьдралыг тусдаа салгаж авч ингэж хувааснаар амьдрал өөрөө ингэж цогцоороо хөгжиж чадахгүй байна л гэж би хувьдаа хараад байна. Одоо зүгээр ингэж яг юм хөгжлийн талаас нь харж байгаа шүү. Одоо энэ ажлыг та аваад эдийн хувцас болж байгаа лээ. Одоо 6 сар бол. 6 сар болж байна. За одоо цаашаа 5 жил нэмж авч байгаа юм шүү гэж бодъё л дээ. Энэ гацыг харж байгаа шүү. Тэгвэл юу хиймээр юм шүү гэж ер нь. Орж ирэнгүүт нэг харагдаж байгаа шүү дээ. Ийм доголж ирсэн байна. Ингэх юм байна. Хүн болгоо бай бид нар. Тийм ээ зүгээр энэ тал руу л их явуулмаар юм байна да. Монголын барилга хот байгуулалтын хөгжлийг ер нь гэсэн юм бол харж байгаа шүү. Төлөвлөлтөөс эхлэн. Ерөөсөө төлөвлөлтөөс эхлэн. Тэгээд энэ төлөвлөлтийн хажуугаар бас тэр бодлогыг гаргадаг хамтарч ажиллах тэр багийн мэрэгшүүлэх хэрэгтэй, чадахжуулах хэрэгтэй юм лээ. Боловсон хүчнээ хөгжүүлэх хэрэгтэй юм лээ. Хуучин энэ яам маань өөрөө нөгөө дэд бүтцийн яам байхдаа зам тээвэр барилга хот байгуулалтын яам гэж байхдаа 2 салсан. Тэгээ зам тээврийн яам барилга хот байгуулалт гэж салжхлаар ихэнх мэрэгжлийн хүмүүс нэг 2 хуваагдаад тэгээ өнөөдөр энэ салбарын бодлогыг тодорхойлж байгаа, авч явж байгаа энэ албан агч, төрийн албан агчд нь ердөө 64% орон тоотой. Тэгээ энэ дотор ч нөгөө үйлчлэгч, туслахын одоо бүх юмнууд ороод шүү гэж бодож байгаа. Тэгэхээр энэ салбарын бодлогыг энэ тодорхойлох хууц
хүчин чадалтай баг энд бүрдэж бас чадаагүй байгаа байхгүй. Аа. Дээрээс нь энд бас төрийн доктортой бодлого хэрэгтэй. Төрийн өөрөө энэ савлгаатай бодлогоос болж энэ салбарыг ажлыг урагшлуулж яваа тэр албан агч, тэр аж ахуй нэгж, тэр төрийн бас байгууллага мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа ингээд сарндаг байхгүй, саармагчдаг. Тэгэхээр бас энэ төрийн доктортой бодлого. Тэгээд дээр нь бол ерөөсөө хүний миний дахиад нөгөө хэлэх гэдэг зүйл бол ерөөсөө чин сэтгэл. За юудгийн би чи 90 он даргын хурлын дэвтэрд байсан 92 оноос эхлээл одоо бол парламентын сууж байгаа гишүүдтэй ч манай хариулахгүй гэж ярилцдаг. Энэ ямдарч байгаа энэ шиг. Зүгээр ярьдаг. Би нэг юм асууя. Яг улсын хурлын гишүүн болоод парламентын гишүүн болоод орж ирэхэд юу бодогдож яах юм ер нь? Заавал гоё байсан дараа болоо юу болоо гэхгүй л ер нь их хариуцлага гараад ирж байгаа үл ер нь. Ер нь бол хариуцлага л да. Тэгээ шууд хариуцлага. Би Монгол Ардын Хувьсгалт намын жирийн одоо ард түмний жирийн иргэдийн гишүүдийн төлөөлөл гэж би өөрөө үздэг. Тэгээ тэр үүднээсээ Монгол Ардын Хувьсгалт намаас сонгогдсон энэчтэй гэж хэлүүлэх гэж би хүний дунд муу ойлголох гэж тэнд ороогүй. Тэм учраас би өөртөө хариуцлага өндөр үүрэг хариуцлага оногдсон гэж үзчихсэн. Тэгээ яг ороход бол үнэхээр айдастай тий. Энэ хүмүүс намайг юу гэж бодож байгаа л тий гэж эхэндээ тэгж бодчихсон. Нэг л ингээл нэг одоо сүрэг чанан донд орсон хон шиг юм шиг санагдал чийч. Тэгээ болгоомжлох тэгээ хүнээ таних тэгээ чухал байсан. Тэгээд би намайг өнөөдөр тэр цагаас энэ цаг хүртэл ингээд маш их өөрчлөгдсөн гэж хүмүүс ярьдаг л да. Тэгээ тэр бол өөрчлөгдөн гэдэг бол энэ бол өөрөө хөгжиж байгаа асуудал. Би өөрөг хариуцлага ухамсарласан учраас тэрнээс биш би тэнд гишүүдийнхээ нэрийг жирийн ард түмний төлөөлөл болцоход унгаж болохгүй шүү дээ. Тэр өөрөг хариуцлага намайг өдөр хэмжээнд хөгжүүлж чадсан болов. Тэгээ дээрэс нь намайг ингэж хурцлж өгсөн зүйл бол өнөө худал нь мэдэгдэхгүй худлаа цөг, худлаа ховж, худлаа дайрсан дайралтууд, улс төрчсөн ийм гүтгэлгүүд намайг өнөөдөр ингээд бас төлөвшөлт минь бас хурцлж өгч чадсан болов гэж би боддتي. Жишээ нь энэ 4 жилдүүл таны амьдралд бол бас нэг бодлын